Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хорооноос зохион байгуулж байгаа нарны цом оны шилдгийг тодруулах ёслол. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг хүн номинацид хөгжлийн бэрхшээлтэй буудлагын тамирчдыг дасгалжуулж төв дэлхий олон улсын тэмцээнүүдэд удаадар амжилт оролцуулж олон улсын хэмжээний мастер лам сүрэнг 2012 оны Лондонгийн Паралимпийн наадамд оролцох эрх авахд онцгой хувь нэмэр оруулсан тул Монгол улсын авиат дасгалжуулагч Ундрал Утыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг хүн номинацид Монгол 50-ны харилцааг хөгжүүлэх харааны бэрхшээлтэй иргэдэд массажистын мэргэжил олгоход санхүүгийн дэмжлэг үзүүлж тэднийг ажлын байраар хангахад онцгой хувь нэмэр оруулсан тул Монгол 50-ны боловсролыг дэмжих төвийн тэргүүн Готвиг Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслана тэдэнд дэмжинэ гэдэг бол тухайн хүн буянтай үйл ажиллагаа явуулж байна гэж би одоо ойлгож явдаг хүн. Тийм учраас далайн орнуудтай харилцах Монголын нийгэмлэг одоо бидний хувьд бол сүүлийн одоо 6-7 жилийн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслахын гэсэн гэдэг чин сэтгэлээсээ хандаж гадаад зарим орны тусламж дэмжлэгийг авч явах юмсан гэдэг үүднээс нэлээд ажилласны үр дүнд одоо Тайваны 100% санхүүжилтээр сүүлийн 5 жилийн дотор 5 удаагийн ялангуяа хараагүй шуудад зориулагдсан мэргэжил болох массажийн бариа заслын одоо хөрс дамжааг 6 сарын хугацаатай жил өгж зохион байгуулж байна. Тэгэхээр цаашид бол бид нар хараагүй шууд болон ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй тусалд дэмжих бүх үйл ажиллагааг бол бид бас үйл ажиллагааныхаа хажуугаар явуулах болно гэдэгт итгэл төгс байгаарэ гэж хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдэг хүн номинацид Монголын хараагуйчуудын үндэсний холбооны дэргэдэх нөхөн сэргээх сургалтын төвийг өргөдгөн зохион байгуулж үйл ажиллагааны чадварыг дээшлүүлэхэд зориулж сүүлийн 25 жилийн турш лекц уншиж олсон орлогоос 8 сая 300 мянган йений дэмжлэг үзүүлсэн тул Японы Акаяма мужийн хараагуйчуудын сургуулийн багш Масахико Такаюичиг тус нэр дэвшүүлж байна. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хорооноос зохион байгуулж байгаа нарны цом оны шилдгийг тодруулах ёслол.